Саг видео үзүүлж байна. Урднас байдаг гэдгийг батлах бодит түүхүүд. Хүн ход төрлөн олж өөр хүний биеэр ахин мэндэлнэ гэдэгт та итгэдэг үү? Магадгүй үнд итгэх хүмүүс харьцангуй цөөхөн бизээ. Гэхдээ өнөөдөр бид та бүхэндээ өөр нэгний биеэр ахин мэндэлсэн, өөрийн өнгөрсөн амьдралаач тодоос тод сандаг хүмүүсийн түүхийг өгүүлэхээр бэлтгэлээ. Эдгээр нь байж боломгүй мэт санагдах хэдий ч бодит амьдрал дээр батлагдсан тул яах ч аргагүй юм. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүй танилцъя. Сүм хийддэх амьдрал. Адам маш эртхэлд оржээ. Түүний ээж хүүхдээ ийн эртхэлд орсонд нь гайхаж эмчид аваачин үзүүлсэн аж. Тэд эмчийг хүлээж суух зур хүү сэтгүүл барьж аван эргүүлж байснаа эртний сүмийг зааж балмагдж орхижээ. Ээж нь түүнээс юу болсныг асуухад хүү би өмнө нь энд байсан. Гэхдээ маш олон жилийн өмнө бүр таныг төрхөөс ч өмнө хэмээсэн байна. Ээж нь энэ бүхэнд итгэж ядан юу яриад байгааг нь лавлахад би тэнд ногоо тарж ном бичиж амьдардаг байсан гэсэн бөгөөд ээж нь хүүгийн хэлснийг шалгаж тухайн сүнд амьдарч байсан хүмүүсийг судлаж үзээд хүү үнэхээр үнэн ярьж байсан болохыг мэджээ. Энэ бүхэн үнэхээр итгэхийн аргагүй ч гэлээ. Сүмийн ламдны сүнс хүүгийн биед орсон хэмээн үздэг байна. Өнгөрсөн амьдралдаа түүний нөхөр, энэ амьдралдаа түүний сайн найз. Нэгэн номонд хүн дахин төрлөө олохдоо зүс царай, хүйс зэрэг зэнда гэд бүх зүйл өөрчлөгдөх боловч ганцхан нүд нь өөрчлөгддөггүй хэмээсэн байна. Жасмин гэх бүсгүй нь ховсдуулж өөрийн өнгөрсөн амьдралаа харж чадсан аж. Тэрээр ховсдуулж байхдаа би 1800-аас 1900 онд их ядуу айлд байна. Гэхдээ би төрхийн өндөрлөөс болж хүүхдийн гаргаж чад их цус алдаад амьсгал хураасан. Нөхөр минь гараас минь надхад уучлалгүйж ойлаад л хэмээжээ. Бүсгүй ухаан орсныхон дараа гэхдээ миний өнгөрсөн амьдралын нөхөр одоогийн амьдралын маань сайн найз байна гэд асгартлан уйлсан хэмээдэг. Галд шатаж өгсөн. The Reddit-ийн хэрэглэгч урд насны амьдралаа сансан тухайн уншигчдад хуваалцсан байна. Би нэг хотын өндөр барилгад аав ээж бас Даниэл гэдэг нохотойгон амьдарч байсан. Би ээжийнхээ нэрийг санахгүй байгаач аавыг Стив гэдэг гал санагч. Хамгийн хачирхалтай нь манай гэрийнхэн бүгдээрээ галд шатаж нас барсан. Гэхдээ миний ярианд хэн ч итгэдэггүй. Бүгд л намайг солиотой гэж дуудаж байсан. Тэгээд л би жилийн дараанаас энэ тухайгаа хүнд ч ярих юм болсон гэж бичжээ. Өнгөрсөн амьдралд аав минь байсан. Одоо миний хүн. Би их жоохон байсан. Тэгээд аавтайгаа хамт тоглож хөгжилдөж цагийг зугаатай өнгөрүүлээд л. Би өнгөрсөн амьдралынхан аавын царайг маш тут цээжилсэн. Харин миний одоогийн амьдралын хүү маань том болох тусам өнгөрсөн амьдралын маань аавтай тунч адилхан болж байсан. Энэ бүхэн намайг бүр гайхшруулж галзууруулах шахсан шүү. Өнгөрсөн амьдралд аав минь байсан хүн одоогийн амьдралд миний хүү болоод ирчихсэн. Хэмээсэн нь маш олон хүний анхаарлыг татаж шууган тарьж байв. Эртний грекэд эмэгтэй хүн болж амьдарсан. Нэгэн залуу өөрийгөө өмнөх амьдралдаа эртний грекийн үдсгэлэнд бүсгүй байсан тухайгаа олон нийтэд хуваалцжээ. Би 1800 оны эртний грект байсан. Тансаг өнөр хамар зоргож би бариг хорсод өмсчихсэн амьсгалж чадахгүй. Бас надад туслахуйц зарцнаар гэж байсан. Хамгийн хачирхалтай нь би толны тусгалд дэнд үдсгэлэнтэй харагдсан юм да. Гэхдээ өвнийг үнэхээр миний өмнөх амьдрал юм уу зүуд юм уу гэдгийг ялгахад хийцүү. Хэмээжээ. Түүний одоогийн амьдрал бол үүнээс эсрэг тесрэг гэх бөгөөд тэр эрэгтэй бас дэмж царайлаг биш гин. Өмнөх амьдралаа дөөжлүүлж нас барсан. Адриан гэх бүсгүй өмнөх амьдралаа тунж тодор сандаг гин. Өнгөрсөн амьдралдаа тэрээр аавыгаа асарч амьдардаг байсан гэх бөгөөд нэгэн өрөө түүнийг үл танихэр хүчирхийлхийг оролдоход бүсгүй өөрийгөө хамгаалж түүнийг хөнөөсөн байна. Харин үүнээс болж бүсгүйг дүүжилж хөнөөсөн аж. Харин өнөөгийн амьдрал нь дээрдсэн зүйл алга гинэ. Тэрээр үдсгэлэнтэй шаргал үстэй нэгэн ч гэлээ.
ургилж ганц зардаж амьдралын сайн сайхныг мэдэрч чаддаггүй байна. Эдгээр тэрээр нөхөрт гарч олон хүүхэд төрүүлсэн ч нүднээс нь гуниг өргөдөггүй аж. Бүсгүй үүнийг өнгөрсөн амьдралын хар бараан дүүхүүдтэй холбон тайлбарладаг үлээ. Монголын баатарын дүрээр амьдарсан. Эмэгтэй хүн өнгөрсөн амьдралдан эрэгтэй байх тохиолдол олон байдаг. Тэдгээрийн нэг бол Адиэл юм. Дүрээр өнгөрсөн амьдралдаа Монголын баатар Жанжин байсан гэх бөгөөд дайн тулаанд явж байснаа маш тод сандаг гинэ. Дэмдэж маш их хүч чадлыг мэдэрч өнөөгийн амьдралдаа ч урам зоригоор дүүрэн байдаг хэмээн бүсгүй өөрийн захим хуудасаар дамжуулан олон нийтэд зарласан байна. Өмнөх амьдралдаа нохоо байсан. Амьтад дараагийн төрөлтөө хүн болж төрнө гэдэг боломжтой юу? Үүнд үгүй гэж хариулах хүмүүс зөөнгүй л байх болов. Гэхдээ Кениг их залуу өмнөх амьдралдаа өөрийгөө нохоо байсан гэж боддог бөгөөд энэ тухайгаач тод сандаг аж. Харин түүнийг нохоо байх үеийн эзэн залуугийн одоогийн ээж гин. Залууг төрхөөс өмнө ээж нь нохоод ижээдэг байсан бөгөөд нохоо нь өвчний улмаас нас барж удалгүй бүсгүй жирэмсэн болсон байна. Дэмдэж тэрээр өөрийгөө ээжийнхээ өмнө тижээж байсан нохоо гэж итгэдэг аж. Өмнөх амьдралаа хойд Калифорниад өнгөрүүлсэн залуу. Найзтайгаа уулзах зорилгоор өмнө хизээж амьдарч зожилж байгаагүй хойд Калифорниг зорьсон юм. Найзуудтайгаа эргэн тойрноо зугаалаад маш хөвгөлтэй байсан ч бид буруу замаар явснаас болоод төрч гисэн. Гэтэл би яаж мэдсэн юм бүү мэд. Зөв замд орох чиглэлийг шууд л зааж эхэлсэн. Тухайн үедээ ч гайхаад л өнгөрсөн. Харин 2 хоногийн дараа ундаг дугуйгаар зугаалж байгаад нэг зочид буудал харсан юм. Тэр зочид буудлыг харах мөчөд л би сэтгэл зүрхнээсэн энд өмнө байсан гэдгийг мэдэрсэн дээ. Хэмээн нэгэн залуу захим орчинд нийтэлжээ. Боомлогдож нас барсан хүү. Дэрээр амьдралынхаа дуршид хязээж хүзүүхэн ороосон зүйл өмсөж зөөж байгаагүй бөгөөд тиймэрхүү зүйл зүүх эсвэл өмсөх гэж оролдох болгонд хоолой нь боогдож амьсгалахад хэцүү болж чаддаг аж. Мөн хэдий бүдэгч хүзүүг нь бүтэн тойрсон сорвтой бөгөөд төвөн хэсэгт нь уг сорв маш тод байдаг гин. Багвахтан дөргийн өндөрлөл эсвэл ийм сорв үлдэх ямар нэгэн осолд орж байгаагүй аж. Тэмдэж үүнийг өмнөх амьдралтайгаа холбон ойлгож тайлбарладаг байна. Өмнөх амьдралдаа нэг газар байсан ээж охин хоёр. Бүсгүйд барууны хэм маягтай зоогийн газарт нэгэн эрийн өвөр дээр суугаад хөзөр тоглохыг нь харж байсан тухайд тоддурсамж байдаг гинэ. Харин ээж нь өмнөх амьдралдаа мөн л барууны хэм маягтай зоогийн газар ажилладаг байсан гэх таамаглал байдаг аж. Түүнийг хэлж байгаагаар ээж нь очиж үзээгүй хотын тухай төсөөлөн ярьдаг ба. Ямар зүйл хаана байдгийг мэддэг. Тэр бүхэл хуучны зургаас хүмүүсийн царайг үртэл таньдаг гин. Машины осолд орж нас орсон. Нэгэн залуу машины осолд орсноо маш тодор сандаг тухайгаа бичсэн байдаг. Тэрээр би машины арын суудлд сууж байсан. Тэгэд гудлаа доош унгаачихсан юм. Харин жолоо барьж явсан урт хар үстэй эмэгтэй миний гутлыг авч өгөхөөр арагш гараа сунгах тэр агшинд сууж явсан машин маань замын хажуу мөргөж осолдсон юм. Харин энэ ослын дараа юу болсныг би сандаггүй гэж бичжээ. Энэхүү явдлын учрыг олохоор гэр бүлийнхнээс асуусан ч уг ослын талаар тэд юу ч мэдэхгүй байж. Газар хөдлөлтийн улмаас нас барсан эр. Тэрээр хүүхэд байхдаа л өмнөх амьдралдаа аимшигтай байгалийн үзэгдэл дөрвөн нас барж байсан гэдгийг мэддэг болсон гинэ. 3-4 настай байхдаа ээждэн би газар хөдлөлтийн улмаас нас барсан. Надад өөр ингэсэн гэр бүл бүр дэлгүүр хүртэл байсан. Хэмээн ярьдаг байж. Гэсэн ч тэрээр одоо өнгөрсөн амьдралынхаа талаар юу ч санахгүй байгаа боловч жаахан хүүхдийн зурагт үзээд ч олж мэдхээргүй зүйлсийн талаар ярьдаг байсан хэмээн ээж нь л хуучилдаг байна. Эрдний грекээс англи улс хүртэлх амьдрал. Нэгэн эр санаж байгаа хамгийн ихний амьдрал эрдний грекэд өнгөрүүлсэн бөгөөд нөхрийнхөө хамтаараа үлдэнэх хүнд алуулсан. Харин дараагийн төрөлдөө мөн л эрдний грекэд амьдарч байсан ба түүний амийг одоогийн амьдралдаа салсан найз залуу хөнөөсөн гин. Тэрээр өмнөх амьдралдаа англиэр байсан гэх бөгөөд үүнтэй холбоотой зүйлсийн төдийлөн сандаггүй ажээ.
Ромын гладиатор болон залуу гадагтан амьдрал. Бүсгүн хэлж буугаар тэрээр өмнөх амьдралдан Ромын дайчин байсан бөгөөд аз жаргалтай амьдралтай нэгэн байсан гинэ. Харин дараагийн санаж буй амьдрал нь 11-ээс 12 дугаар зууны залуу авхан амьдрал гэх бөгөөд энэ амьдралын дурсамжууд түүнд илүү тод санагддаг ажээ. Мөн түүний үзэж байгаагаар бидний сонирхол өмнөх амьдралуудтай нэгт холбоотой байдаг гэх ба тэрээр өөрийн эртний грек болон гладиаторын тулааныг ихэд сонирхон судалдаг гэнэ. Эдгээр түүнд 11-12 дугаар зууны эмэгтэй өдөр тутмын амьдралтай холбогдох сонирхол байхгүй ч ялуу хийх маш дуртай учраас өөрийгөө тухайн үед нарийн бовчин байсан гэж үздэг байна. Киану Ривз The Matrix болон John Wick киноны гол дүрийг бүтээсэн гэдгээр алдаршсан нэрд жүжигчин Киану Ривз нь 1530 онд амьдарч байсан Франкийн хаан Карлемагнигийн хөрөг зурагтай маш адилхан харагддаг. Үүнээс гадна 1922 онд нас барсан жүжигчин Пол Маунетийн цогцос нь олдоогүй төдийгүй. Тэрээр Киану Ривзтэй усны тусламж адилхан байжээ. Иймд хүмүүс жүжигчин эрийг мөнх настай хэдэн зууны өмнөөс олон дүрд хуурж өнөө хүртэл амьдрсаар ирсэн гэж үздэг бөгөөд тиймд аж хөрөнгө мөнгөнд дурлалгүй хүмүүст буян үлдэж явдаг байхаа хэмээн итгэдэг аж.